Баяр наадам ээлжийн амралт дуусч 9-р сард өгөх үед хүмүүсийн сэтгэл зүйд гинтийн гуниг төгшөр төрөх, ажлын ачаал нэмэгдэхэд стресстэй зэрэг өөрчлөлт ажиглагддаг. За түүнчлэн удаан хугацааны амралтын дараа ажилдаа эргэн орсон хүмүүсийн гадаад төрхийг наранд боруулсан, таргалсан гэх мэтээр шүүмжилэх нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг байна. За тиймээс хичээлийн шинэ жил ажлын ачаал ихэлсэн энэ үед сэтгэл зүйн өндөрлөөс сэргийж өдөр тутмын хэмнэлдээ аажмаар шилжих, ажлаа зөв төлөвлөхийг сэтгэл зүйч зөвлөж байна. Зуны амралт наадмын өдрүүдэд тарих асар их баяр баясгалан эрх чөлөөг мэдэрч допамины хэмжээ өндөр байдаг. Харин амралт дуусаж эргээд цэгцтэй баригдмал амьдралын хэм маяг чилжих үед тархинд хоосон орон зай үүсэж сэтгэл санаа эзгүүрэн гуниглах үзэгдэл хүмүүрт тохиолддог байна. Ер нь айгүй хөтийн хөдөлгөөн болон одоо дууч минь айгүй стресстэй санагдсан. Амралт дээр болохоор ингээд агаар цэвэрлэгээд чимээ хот болохоор айгүй байгуулсан. Бид нар хүүхэд байх бид нар инээмсэглээд аягүй сайхан явдаг байсан. Одоо бид нар ингээд атуусан суугаад хүртэл хүн наалахад хүнтэй ингээд шүргэс хүртэл хүмүүс чинь ингээд хэрэлдээд энийг барьж ичгээл тэгэл яваа. Гэхдээ яг тэгэл аялж байгаа л ирээл янгууд тэгэл байгаа байдал нь юм чинь. Тэгэхээр надад бол нэг амар дотно байсан гэх юм уу? Амар гоё суулцааг уудцгаацсан. Ажлаа ихэд бол аягүй давтахтай гоё байсан. Наадмын дараагаас 9-р сарын 1-ийн хүртэлх цаг хугацаа хамгийн хурдан урсан өнгөрч буй мэт санагддаг. Нарлаг 100 баяр наадам аялал зугаалга дуусаж ажил хичээл болон хотын дүгжрэл утаа өдөр тутмын бужигнаа хаяанд ирэх үед үүсдэг энэхүү сэтгэл зүйн байдлыг олон улсад back to school blues эсвэл post holiday depression гэж нэрлэдэг. Энэ нь зөвхөн сурагч оюутнуудад төдийгүй эцэг эхчүүд ажилчдад тодорхой хэмжээгээр ажиглагддаг сэтгэл зүйн зүй тогтолтой үзэгдэл юм байна. Айгуу тайван сул чөлөөтэй буюу мэдрэмжийн хувьд ч гэсэн илүү задгай одоо нөгөө цагийн хуваарийн хувьд ч гэсэндээ нөгөө яарсан сандарсан юм байхгүй байжгаад ажилдаа орохороо хүмүүс яадаг вэ гэд тэгэхээр энийг гяс хийх ёстой гэд нөгөө унтчихсэн хүнийг сэрээгээ шууд нөгөө хүзэр тоглоод идэв шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн байдлаар шууд одоо чи ямраад ирсэн чинь ажлаа шууд хийх ёстой гэд одоо тэр хэв маягаас буцаад нөгөө хэв маяг руу шууд шилжүүлэх гээд идэг гэсэн. Хурдан хугацаанд, богино хугацаанд эндээ тасах хэрэгтэй гэдгийг гэтэл амралтын тэр мөд чинь өөрөө тийм хурдан хугацаанд бий болсон зүйл биш байхгүй юу? Амралтаасаа ажил руу зөөлөн байдлаар шилжих хэрэгтэй. Тэр хүний таргалсан байгаа, тэр хүний харалсан байгааг танаас илүү тэр хүн илүү сайн мэдж байгаа. Тэгэхээр заавал энийг дурдна гэдэг нь хүний одоо хувийн орон зайд халдаж нэг талаасаа нөгөө би угаасаа хамаагүй хийгээгүй шууд үгээлчтэй гэдэг штеп. Тэгтээ дийлэнхтэй энэ нь хүний хувийн орон зай болон сэтгэл зүйд шууд утгаараа халдлага үзүүлж байгаа гэдэг ойлголт гэсэн үг. Тийм болохоор аль болохын нэг дурдахгүйгээр амралт нь ямар хуу дурсамжтай байсан гэдгийг ярилцвал илүү харилцаа илүү өрөөл байна гэсэн үг. Хичээлийн шинэ жил эхлэх төгсөн энэ цаг үед хүүхдүүдийн амьдралын хэмнэл ялангуяа унтаж амрах цаг алдагдсан байдаг нь хичээл эхлэх үед стресс нэмэгдэж гэр бүлд маргаа үүсгэх гол шалтгаан болдог. Ийм доод тал нь 17 хоногийн өмнөөс бэлтгэл ажлыг хангах шаардлагатай сэтгэл зүйд санууллаа. Тухайлбал хүүхдүүдийг оройн 21 цаг гэхэд амрааж дасгах зэргээр анханаас нь төлөвлөгөөтэй бэлтгэхийг зөвлөж байна.